За яг энэ гэрээ хэлцээрүүд манайхаа өөрсдөө гүйцэж байгаа янз бүрийн байдлаар тэгэн ингээл энэ ч одоо Хүүтэн ерөнхийлөгч ирэхэд 24 онд л яригдчихсэн юм байна шүү дээ. Тэгээ одоо өнөөдөр чи 26 он шүү дээ. Нөхцөл байдал өөр л болсон байгаа. Ахаад нэг хэдэн сарын дараа нөхцөл байдал бүр өөр болно. Одоо хойд хөш маань дайнтай л байна. Хуучин бол зэргийн тусгай ажиллагаагаа бид нэр хэлж чаддаггүй л байсан. Одоо бол дайн. Хоригтой байгаа. Тэгээд юу яхад бол ер нь хуулийн гөвчлэл ажил төрлийг сайн амжуулаад ирдэг штэ. Маш хямдхан бензин авч яах гэдэг юм. Агаарын төлс авч яах гэдэг юм. Тэгээ тийм л юм бол одоо тэгээд яагаад өнгөрсөн намар мамар энэ бензин төлсөн тасалдаад байсан. Яагаад одоо онгоцны плетийн үн чинь буудгүй юм. Тийм хямдхан аваад байгаа юм бол тэгээд плетнийхээ үнийг буулгал та. Мят чинь тэрийг өмчтэй компани бидтэй. Гэх мэтлэнгийн. За тэр Мон атом, Орос атом хоёр гэрээ хийгээл баахан ураны төсөл хүнслэл хэрэгжүүлнэ гэсэн тэгээ хотлоо болсон. Тэгээ дараа нь Монгол улс яасан. Монгол улс юу ард түмэл төлж байгаа байхгүй юу? 60-70 сая долларын төлбөр төлсөн шүү дээ. Тэр гэрээгээ болчлоо гэд. Ийм гарахгүй гэсэн баталгаа байхгүй. Одоо жоохон юм намцсны дараа наатаха ирүүл яасан. Яг одоо ийм хүнд гэцүү бензин төлс тасалдаж магадгүй ч юм уу дэлхийн нийтээрээ байгаа яг ийм үед нь ийм гэрээ хэлцээрээ яриад энэгээр далимдуулаад чонд борооноорч гэдэг үлээ те нэг хүмүүсийн сэтгэл санаа ийм байх үед баталгаатай юм хийх гэж гээд иймэрхүү худлаа өмнө юм яриад ингэж яваад хэрэггүй бах уу. Тэгээ ер нь танаач одоо тэгээд сая 24 оны сонгуулиар нэг 35% санал авсан лам шүү дээ. Ард тамны саналыг тэр бүрэн дүүрээ автсан те нэг тийм байхгүй шүү дээ. Тэгээд одоо улс орны 15-20 жилийн ямиг тэгээ шийдэд байдаг. Сонгуулийн орон дараагийн боллоо да. Тий. Ийм л байгаа шүү дээ. За тэгээд өмнө одоо 10 жил засаглаж ирсэн тэр сав суулгаа үлдэж яахгүй юугаа хийж ирсэн юм. Яагаад ард түмнийг охирхоод идэв. Тэр мөнгө төгрөгийг нь одоо одоо тэр дөрөв болсон. Баян өнгөрийн зам хийж. За ихлэ би ярьчээ. За гоньэр за яг энэрэ инээд биш ханаад болно шүү. Ер нь бид нар ингээ ил тод юмаа ярьдаг байх бол зөв юм байгаа. Энийг хэлжээж манай их хурал гэдэг чинь ингэдэйн цаанаас нар түмэн шахаж шаарддیں۔ Тэгэж ярьж наад гэрээ хэлцээр арай дээр болох ёстой юм байгаа шүү. Тэр үүднээс хандж байгаарэ. Уул нь тэгдэгч байсан. Одоо баахан шинэ гişүүдтэй болцсон те. Тэр уламжлаа мартсан ч юм уу ямарч байгаа. Нэг тийм ойлгомжгүй байдалтай байна. Манай давуу тал чинь тэр байхгүй да. Энэ хоёр орныхоо дунд. Энэ хоёр гүрш маань дандаа наантай цаантай ханддаг. Бид нар мөнгөний гүршүүд. Юмаа ойлгуулж хийх ёстой. Гэвч тэгдэггүй. Өөрөөсөө нэг сөрхий юм болгож гүйжиж байгаа юм болчдөг. Эцэст хувийн гэмшлэл ийм үед сайн гэрээ хийж чаддаг штэ. Жишээ гэхэд Эрдэнэтийн 49. Тэрний 30-нд одоо ковид энэ хүртэл одоо бүх хүндрэлүүдийг давлаа шүү дээ. Ийм л байгаа шүү дээ.